Сайн байцгаана уу? Руна ТV суугатаа тавтай морилцгаано уу? Өнөөдөр би та бүхэнд Хятадд гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтгэлээ. 2024 оны 6 дугаар сарын дундуур Хятадын Жэжамужийн нэгэн уулын бэлд өндөр настай нэг хүн мод төөж явахдаа хамар соргим маш эвгүй өмхий өнөр мэдрэн энэ үнрийг даган сонирхож юу байгааг нь харахаар очтол тэнд удаан хугацаанд орхигдсон бололтой аяллаа чумдаам хөвтөж байсан. Тэгээд эргэн тойронд нь ялаа, хорхоо, шавж бөөгнөрсөн байгааг хараад анхандаа бол хоолны хаягдал байгаа бахтаа гэж бодоод ойртоод чумдаамыг дэлгээд үзтэл дотор нь хүний гар байгаа нь харагддаг. Маш их айсан тэр хүн тэр даруй тагдаад мэдэгдэж дуудлагаар ирсэн цагдаа нарын шалгалтаар хохирогч нь 26 настай эмэгтэй Гавью болох нь тогтоогддог. Гавью бол Хятадын косплей ертөнцид нэлээд алдартай Киришима Ай гэсэн нэрээр танигдсан инфлюенсер эмэгтэй байсан. Косплей гэдэг нь аним тоглоомын дүрийг хувцас үс засалт хөдөлгөөн ааш авираар нь дуурайж илэрхийлдэг соёл бөгөөд Хятадд энэ салбар бол бүр маш их хөгжсөн. Алдартай косплейчд нь бараг л оддын түвшинд танигддаг. Цогцос олдсноос хойш нэг аимшигтай зүйл илэрсэн нь Гавью нас барсан гэж үзэгдэж байгаа тэр хугацаанууд түүнээс хойш ч гэсэн түүний сошиал хаягууд нь идэвхтэй хэвээр байсан явдал постууд нийтлэгдэж фэнүүдтэйгээ харилцаж ойр дотны хүмүүстэйгээ хүртэл мессеж бичилцэж байсан. Энэ нь бол хэн нэгэн түүний нэрийг ашиглан өөрийг нь дуурайж бичлэг нийтлэл оруулж байсныг харуулдаг. Гавью багасаа өөрийгөө гоёх, гангалах, олны өмнө гарах дуртай охин байсан. Их сургуульд ороод анимын дугуйланд дэлсснээр косплейтэй анх танилцсан. Эхэндээ зүгээр л хобби байсан ч гэсэндээ нэг удаа түүний ахуулсан зураг нь олонний анхаарлыг маш их татаж түүнийг Weibo-д хэн нэгэн нийтлснээр олонний танил болж эхэлсэн. Түүний хувьд царайлаг төрхтэй, өндөр нуруутай, сайхан бие галбартай, элдэг зан чанартай охин байсан учраас маш хурдан хугацаанд алдартай болж эхэлсэн. 2018 онд түүний амьдралд томоохон өөрчлөлт гарсан. Тэр косплейчдийг дагнан зургийг нь авдаг Weibo-д нэлээд алдартай нэгэн зурагчин болох Juan Nenli Power-тай танилцдаг. Танилцснаасаа хойш тэр хоёр хамтран ажиллах явцдаа улмаар дотносож удалгүй үерхэж эхэлцгээсэн. Тэд хосын аккаунт хүртэл нээж, аккаунтаа хөтлөн хамтарсан контент хийн илүү нэр хүндтэй болцоож исэн. Ивент тэтгэгч, сурталчилгааны ажил, арга хэмжээний урилга Гавьюд үнээс хойш бүр араасаа цуурж ирж Гавью жинхэнэ инфлюенсер болж эхэлсэн. Гэвч нэр хүнд өсөх тусам муу зүйлсүүд бас гарч ирдэг. 2020 онд түүний имижд нь хүнд цохилт болсон эхний хэрэг нь гарсан. Энэ нь юу байсан бэ гэхээр Гавьюгийн гэрт нэгэн танил стример нь хамт зураг авалтанд орох гээд гэрт нь ирээд түүний тэжээдэг нохоод нь нүрээ уруулсан байна. Тэгээ нүрээ уруулсан стримерийн хувьд нүүр цараагаараа ажил мэргэжлээ хийж гол зүйлээ олдог байсан учраас мэдээж маш их уурлаж Гавьюгаас хариуцлага нэгсэн. Тэгээ энэ үед болохоор Гавью хариуцлагаас бултах гэж энэ миний тэжээдэг нохоо бишээ, манай ээжийн нохоо. Ер нь бол хазуулсан нь баг тэр инфлюенсерийн буруу гэх мэтчлэн тайлбаруудыг тавьж эхэлсэн. Энэ нь бол мэдээж олон нийтийн дургуутслыг маш их хүргэж эхэлсэн. Ингээ улмаар бол энэ хэрэг бүр шүүхэд очиж эцэст нь нохооны эзэн болох Гавьюгийн ээж нь нөхөн төлбөр төлөх шийдвэр гарсан. Тэгээ энээс болоод энэ үед бол Гавьюгийн нэр хүнд нэлээд унж эхэлсэн байсан. Удалгүй дараагийн цохилт ирсэн. Энэ нь болохоор тухайн үеийн найз залуу байсан нөгөө зурагчин залуу түүнтэй салж байгаагаа зарлаад Гавьюг бусад платформуд дээр задгай нүцгэн зургуудаа тавьж зардаг байсан гэх мэтчлэн мэдээллүүдийг олон нийтэд цацаж эхэлсэн. Тэгээ энэ нь бол хэдийгээр яг батлагдаагүй цуурхал байсан ч гэсэндээ цахим орчинд бол бас маш их тесрэлтийг үзүүлж маш олон хүмүүс түүнийг доромжилж муу сэтгэгдлүүд тасралтгүй түүний доорол бичиж эхэлцгээсэн. Тэгээ энэ олон хүмүүсийн дайралтыг даалгүйгээр эцэст нь түүний үндсэн сошиал аккаунт хүртэл хаагдаад Гавьюгийн онлайн карьер бол ерөнхийдөө нурж унж эхэлсэн. Энэ бүх дарамтнаас болж Гавью сэтгэл гутрал түгшүүрт орж нэг хэсэгтээ интернетээс бүр мөсөн алга болон 2 жилийн дараанаас дахин олон нийтийн өмнө гарч ирж эхэлсэн. Энэ үедээ бол Гавью илүү тайван, жирийн амьдралтай болсон юм шиг олон нийтэд харагдчихсэн. Ингээд баг багаар ажиллаа дахин эхэлж карьераач гэсэндээ сэргээж эхэлсэн боловч удалгүй ийхүү түүнийг амь насаа алдсан байна гэсэн аимшигтай мэдээ цацагдж эхэлсэн.
Цагдаа нар бол мөрдөн шалгалтаар Гавьюгийн алга болсон өдөр яг тэр уул руу том чумдаан барьсан нэгэн эрэгтэй алхаж байгааг мөн таксигаар тэр уулны доор ирээд бууж байгааг камерын бичлэгээр баталгаажуулан тэр эрэгтэйг бол баривчилж чаддаг. Тэр эрэгтэй 38 настай Ли гэдэг залуу байсан. Тэгээ энэ залуу бол Гавьюгийн тухайн үед үерхэж байсан шинэ найз залуу гэдэг нь ил бол. Гавьюгийн хувьд энэ залуутай болохоор яг нөгөө сэтгэл готролтой байх үедээ танилцсан. Тэгээд энэ залуу түүний хажууд үлдсэн цорын ганц хүн нэсэн гэж яг тухайн үед бол хүн болгон түүнийг үзий ядж байгаа юм шиг байдаг байсан. Тэгээд Лигийн хувьд болохоор анх Гавьюгийн фэн байсан. Олон жилийн турш онлайнаар түүнийг дэмжиж байгаад яг түүний хамгийн эмзэг үе дээр нь яг бодит байдал дээр гарч ирж түүнд санаа тавин харилцаагаа эхэлцгээсэн байгаа. Эхэндээ Ли бол түүний хувьд үнэн ч дэмжигч нэсэн. Хүмүүс бүгд түүнээс нүүр буруулсан үед Ли л түүнийг дэмжиж ойлгож чи буруугүй гэж хэлж тайвшруулдаг байсан. Энэ нь сэтгэл санаагаар унсан Гавьюгийн хувьд бол маш том түшиж болдог байсан. Тиймээс тэд улам илүү дотносож үерхэж эхлэн хамтдаа амьдарч хосын харилцаагаа эхэлсэн. Гэвч харилцаа удах тусам асуудлууд гарч ирж эхэлсэн. Ли Гавьюгоос 12 насаар ах, ажилгүй, санхүүгийн хувьд тогтворгүй тийм залуу байсан. Хос болж амьдарч байх хугацаанд түрээс, хоол, хүнс, өдөр тутмын бүх зардлыг Гавью ганцаараа даадаг байсан. Гадуур хооллохдоо, аялалд явахдаа ч гэсэн бүх мөнгийг Гавью даадаг байсан. Лигийн ээж хаалгаанд орох үед хүртэл эмчилгээ ясаргааны зардлыг бас Гавью гаргаж өгч исэн. Энэ бүх зүйлийг бол эргэн тойрных нь гэрчилж исэн. Гавьюгийн найзууд бол чи хитрхи их золиос гаргаад байна. Одоо ер нь болох хэрэгтэй гэд зөвлөж исэн боловч Гавью бол найз залууга байнга өмгөөлдөг. Гаднаас нь харахад та нарт тэгж харагдаж магадгүй. Гэхдээ тэр бол маш сайн хүн гэж түүнийг байнга өмөөрдөг байсан байгаа. Гэвч Лигийн ааш зам бол айжмаар өөрчлөгдөж байсан. Тэр Гавьюг үл тоомсорлох болж түүнд ууралдаг болж заримдаа түүнийг бүр доромжилдог болж эхэлсэн. Тэгээ энийг бол нэлийн олон эргэн тойрных нь ажиглаж ирснийгаа сүулт ярьцгаасан байсан. 2024 оны 5 дугаар сард нэгэн зураг авалтын үеэр Гавьюгийн хувцс нь ингээ маш олон уяатай тийм хувцс байсан. Тэгээ тэр уяа ингээ байн тайлагдадсан болохоор Гавью найз залуу Лигээ уяад өгөөч гэд гуйсан чинь Ли болохоор тэрийг нь ерөөсөө ингээ уйж чадахгүй байсан. Тэгээ энэ үед болохоор Гавью за би өөрөө уяа гэд ингээд өөрөө уйсан чинь Ли тэр үед маш их уурлаад нөгөө уяаг нь хүчтэй татаад бүр ингээд тастаад хайчихсан гэж байгаа. Тэгээ тухайн үед болохоор яг тэр зураг авалтан дээр байсан бүх хүмүүс энэ байдлыг харсан. Тэгээ бүгдээрээ бол маш их цочирдсон. Гавью ч гэсэн маш их гайхаад ингээд Ли рүү яаж байгаа юм бэ гэд асуусан чинь Ли ямар ч тайлбар хэрэггүйгээр зураг авалтын газрыг орхиод яваад өгсөн. За тэгэд энэ шүн нь бол яг юу болсныг албан ёсоор ингээд зарлаагүй. Гэхдээ яг энэ үед гэмт хэрэг үйлдэгдсэн байх магадлалтай гэж юу нь бол хүмүүс үзэж байгаа. Ягаад гэх юм бол Ли яг эндээс явсныхаа дараа хутга худалдаж аваад Гавьюг хөнөөгөөд дараа нь цогцыг чумдаамд хийж уулын бүсэд хайсан байх магадлалтай гэж байгаа. Тэгээ үүнээс хойш бол түүний гар утсыг ашиглан сошиалд өөрөө Гавью мэтээр аашилж эхэлсэн. Ингээд гинт хэрэг бол илрээд тэгээд Гавью харамсалтайгаар амнасаа алдсан гэсэн баримтууд гараад байхад түүнийг үзий яддаг хүмүүс бол интернетээр амиа алдсан Гавьюг муулсаар л исэн. Өөрөө л янз бүр болсон болохоор алуулсан байх гэх мэтчлэнгээр маш аимшигтай комментуудыг бол биччихлээсэн. Баривчлагдсан Лигийн хувьд бол гим зэмээ бүгдийг хүлээж түүнийг хутгаар хөнөөсөн гэдгээч мэдүүлсэн. Дараа нь цогцыг нь чумдаанд хийж ууланд хайсан. Тэгээд өөрийнх нь сошиал хаягаар бол Гавью шиг аашилж түүний сошиалыг хөтлөжсэн гэдгээч хүлээн зөвшөөрсөн. За тэгээ ингээ бүх хэрэг бол тодорхой болсны дараа шүүхийн явц шийдвэр олон нийтэд ил болоогүй. Тэгэд яагаад гэдэг нь бол яг тодорхойгүй ч гэсэндээ яг хятадд олонний танил хүмүүс ингээ хэрэгт хохирогч болох юм бол бас ингээд яг шүүх хурал болоод ял шитгэлийг нь зарлахгүй тохиолдлууд байдаг. Тэгээ олон нийт ч гэсэндээ ингээ хоёр тал хуваагдчихад маш олон комментуудыг бичиж нийгэмд маш их шууган тарьж исэн учраас хүний шүүх хурал болоод яг хэдэн жилийн ял авсан шүүх хурал нь болсон уу болоогүй гэх мэт энэ бүх зүйлсүүд нь бол одоогийн байдлаар нууц хэвээр байгаа. За тэг Гавьюгийн фэнүүд нь түүнийг дурсахдаа үнэнч фэнүүдтэй халуун дулаан үгийг байнга хэлдэг байсан. Хэдийгээр тэр төгс хүн байгаагүй ч гэсэндээ амьдралаа авч явах гэж хичээж явсан жирийн л нэг 26 настай эмэгтэй байсан. Хин нэгний өвхлийн өмнө хүртэл хүмүүс цуурхал тарааж үзэн ядалтыг төрүүлж байгаа нь бол хүмүүс үнэхээр хүн мөн үү, үнэхээр хүн чанар байна уу гэдгийг яг хүн болгонд ороо эргэн бодоход хүрэж ийна гэж фэнүүд нь бол түүнийг дурсаж исэн.
За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань маш харамсалтай ийм хятадын инфлюенсерт тохиолдсон хэрэг байлаа. За тэгээ яг одоогийн байдлаараа шүүхийн шийдвэрүүд гараагүй байгаа ч гэсэндээ хэрвээ нийтэд ил болох юм бол би пост хэлбэрээр оруулаад та бүхэндээ хуваалцах болно. За ингээд та бүхэн сувг дээрээ лайк, subscribe-а дараагүй байгаа бол лайк, subscribe-а дараад сувгаа дэмжиж өгөөрэй. За ингээд өнөөдөр ч гэсэндээ миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.